За 10 жилийн өмнө ярьжсэн л да. Хэрэг оюу толгой 5 толгой 2 том орд ашиглалтанд орох юм бол энэ хоёр орд бол асар их баялагтай. Монголын ард түмэн бол баяжна гэж. За ингээд 10 жил өнгөрсний дараа өнөөдөр харахад хоёр орд бол хоёулаа ашиглалтанд орсон. Гэтэл ард иргэд бол ядуу хэвээр байна. Ард иргэд бол энд л гомдож байгаа л да. За оюу толгой бол асар том од. Дэлхийн бараг 1 нөмрийн орд гэж хэлж болно. За хүмүүсийн яриагаар бол ер нь оюу толгой ордны доор бол Нью-Йорк хотын хэмжээтэй тэнцэх хэмжээний том алд байгаа гэж ярьдаг. Энэ ч бас үнэн. Гэтэл өнөөдөр эндээс өгч байгаа өгөөж бол туйлын хангалтдаг байна. Туйл бол улсын төсөвт оруулж байгаа хөрөнгө нь одоо энэ Эрдэнэтийн оруулж байгаа хөрөнгөөсөө бараг 2 дахин бага байна. Тэгээ энд бол ард иргэд бол их гомдолтой байгаа л да. Тийм учраас энийг авч хэлсээд энэ гэрээгээ сайжруулах нь зайлшгүй шаардлагатай. Энийг бол Монголын ард түмэн шаардж байгаа. Эхний гэрээгээ хийсэн, дараа нь Дувайн гэрээ хийсэн. Дувайн гэрээ бол тэр гаргасан төлөвлөгөөнд бол олон хуулийг зөрчсөн бүр ашиггүй зүйл болсон гэдгийг хүмүүс хэлж байгаа. Тийм учраас энэтэй холбоотой би нэг хэдэн асуулт асуумаар байна. За сая манай зарим гишүүд асуулаа, яг гаргасан бүтээгдэхүүн дээр бүрэн хяналт тавьж чадж байгаа юу ер нь? Одоо сая геологийн төв лаборатори дээр тогтоодог гинэ тэр найрлаганд байгаа алдал зээсэн мөнгөний хэмжээг хил дээр одоо хэн хянах юм бэ? Нэг ганцхан хүн хянаад тамга дараад явуулж байгаа юм бол өнөөдөр ер нь тэр байдал хүнд шүү дээ. Тэг ягаад ингэж өгч байгаа өгөөж нь дэвшлэхгүй байгаа? Нэгдүгээр асуулт. Хоёр дахь нь бол оюу толгой бие даасан бараг тусгаар тогтносон улс шиг л байгаа. Гүйлгөө нь бол манай Монгол банкар дамждаг бай. Нэг удаа Монгол банкар дамжихаар их хурдаас шийдвэр гаргачихад дараа нь бөөн хялан болоод эргээд буцаж байсан. Одоо энэ гүйлгөөгийн эн чинь Монгол улсын өмч, Монголын ард түмний өмч учраас тэр орж гарч байгаа гүйлгөөгийн Монгол банкар дамжуулаад хянд тавьж болохгүй мөө. За дараагийн асуулт бол энэ доор байгаа нөөц нь бүрэн тогтоогдсон уу ер нь? Тээзүү бүрэн болсон уу? Бүрэн хийгдсэн үү? Гэсэн асуулт байна. Ер нь цаашдаа бол энэ гэрээг одоо сайжруулах талаар бид нар ажиллах нь зүйтэй гэсэн энэ тогтоолын төслийг бол дэмжиж байгаа гэдгийг хэлье. Баярлалаа. Батмөр гишүүн асуултанд хариулна. За би хариулъя. Төмөн цогт тэр нөөц тогтоогдсон тэр асуудал дараа нэмээд хариулт тайлбарлана л дээ. За ашигт малтан бол гадагшаа гарч байгаа ашигт малтмын хэмжээ гайл дээр үрдүүлэлт хийгдээд гадагшаа гарч байгаа. За үн ч гэсэн гайлын бүрдүүлэлт хийгдэхдээ үн нь бол самт явж байгаа. За энэ утгаараа энэ ашигт малтмын хэмжээ гичнээн төгрөгний одоо гичнээн долларын бүтээгдэхүүн гадагшаа гарч байгаа гэсэн мэдээлэл бол Монголын талд бол байна гэж ингэж үзэж байгаа. Оюу толгой компани бол юу гэхээр хамтарсан компани бол яг өнөөдрийн байдлаар нууцлалтай гээд Монголын талд үзүүлдэг их олон баримтууд байдаг. Тухайлбал одоо энэ ашигт малтмын дээр нөөцтэй холбоотой бодлого тэгээд тэр цаашдаа одоо тэзүүтэй холбоотой энэ одоо ачуулсан барааны тэр санхүүжилттэй холбоотой олон асуудлууд нууц байдаг. Энийг бол тэр Дэрвэштавгийн ахалсан ажлын хэсэгтэр бол маш тодорхой гаргаж тавьсан. Тэгэхээр тогтоолын төсөл бол юу гэхээр тэр гаргасан тогтоолыг барьж авч оюу толгой барьж ширээний ойн оюутлогын компанитай хамтарч суухдаа энэ тогтоолыг одоо яг барьж ажиллаа гэсэн үүрэг даалгавар өгч байгаа учраас энэ одоо хаалттай байдал бол арилнаа гэсэн арилгахын төлөө бол засгийн газар ажиллана гэсэн ийм бол зүйлийг бол хэлэх бол байна. За сайжруулах тал дээр бол ажиллаж байгаа. Би бас түрүүн хэлсэн. Оюу толгой компани бол засгийн газартай бол харьцаж байгаа. За энэ дээр манай миний ойлгож байгаагаар бол засгийн газрын хэрэгжлэх газрын дарга оюун эрдэнэ бол энэ ярих бах тодорхой хэмжээнд бол
яг энэ чиглэлээр бол ажиллаад явж байгаа. Энэ тогтоолыг ингээ батлаад өгөхэд бол цаашдаа хамтарч ажиллах энэ одоо эрх зүйн үндэс нь бол бүрдэж өгөх ийм учиртай юм аа. За тэр нөөцийг бол яг одоо өнөөдрийн байдлаар яаж тогтсон байгаа, цаашдаа ямар хөө одоо байдалтай байгаа. Энэ чиглэлээр одоо төвөн цагт илүү хариулах байх. Зөвхөн анхны гэрээнд бол 30 жилээр анх байгуулсан оюутлагын гэрээ. Дараа нь 20 жилээр ингээс 70 жил ашигланаа гэсэн ийм одоо тооцоо бол гэрээнд бол явж байгаа. Ноён 5 дугаар микрофон. Төм зөвтөр. Бадлахаан гишүүний асуултанд хариулъя. За оюутлогоо Засаалтны ордын одоо техник эдийн засгийн үндэслэлийг бол одоо 2010 онд анх баталсан. За мөн дараа нь 2015 онд шинжилэн баталсан байгаа. Ер нь бол ашигт малбарын хуулийн дагуу бол 5 жил тутам одоо шинжилэн батлуулах ийм үүрэгтэй байдаг. За өнөөдрийн байдлаар бол одоо 2015 оны техник эдийн засгийн үндэслэлээр оюутлогын орд маань цэвэр зэсээр 31.4 сая тонн, алтаар 1200 тонн, мөнгөөр 7850 тонны одоо геологийн нөөц, үр ашигтай нөөц гэж батгдсан байгаа. Ер нь бол одоо Далдуурхаан одоо оюу толгоон хөдрийн биет маань бол 6 хэсэг байгаа. Үүний одоо ил уурхаан бол оюут гэсэн хэсэг дээр үйл ажиллагаа явж байна. За гүний уурхаан болохоор Hugo Lift 1 гэдэг одоо хэсгээр одоо одоогийн гүний уурхаан бүтээн байгуулалт хийгдэж байна. За уулын баяжуулах Эрдэнэ төлөвлөрийн одоо төсөвд орж байгаа орлогуудтай бас нэлээд харьцуулж байнга бид нар үзэж байдаг. За ГОК бол одоо Эрдэнэ төлөвлөр маань бол одоо өсөн нэмэгдэх роялти буюу амнат төлж байгаа. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнээс шалтгаалаад одоо жишээ нь зэсийн үн одоо 6,000-аас доош байх юм бол 10%-аар 11%-аар зэсийн үн одоо 6,000 доллароос дээш байх юм бол тоон тутамд 16%-аар төлж байгаа. Оюутлогын хувьд бол оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан нэг татвар нь болохоор 7 татварын нэг нь ашигт малбар нөөц ашигласны татвар байдаг. Үүнийг бол одоо 5%-аар ингээд тогтворжуулсан. Ингэхээр бол одоо яг бүтээн байгуулалтын шатандаа явж байгаа нөхцөлд бол одоо энэ орлого нь бол одоо ийм байдлаар орж байгаа. Ер нь бол анхны хөрөнгө оруулалтаа нөхөөд ногдол ашиг хуваарлах үед бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар авч их үед бол бидний одоо татвар за мөн одоо гүний уурхаан бүтээн байгуулалт орсноор бол одоо үйлдвэрлэл экспорт бол 3 дахин нэмэгдэхээр ийм тооцоотой байгаа. За баярлалаа.